хамгийн одоо баг хүлээлттэй байгаа зүйл хаа. Энэ бол тий Инжи их шиглэн 200%, анх бол BX их шиглэнээр хамтраа 100% гэдэг дуу хийжсэн. Тэрнээс нь 2 дахин одоо давуулж хийх гээд 200% гэдэг нэртэй болсон болов уу гэж бодсон. Гэхдээ ер нь бол яг цомгийнх нь одоо аудио хэлбэрээр тавигдахад нь бол мэдээж дууг нь бол сонсцсон байгаа. Дуу нь бол гоё болсон. Гинжин бол энэ дээр айдлибуд буюу одоо арын гачир үгс хипхоп одоо ийм студид орж заншсан хэллэгээр бол үгс хийх те гэж ярьдаг. Тэрийг бол мань хүн боломгийн сайн хийдэг. Тэгээ энэ дээр бол тэр нь харагдчихсан одоо клипийг үзцгээе. Алцаа. Окей. Чи зонхой ортой итгэлтэй харсдаг үрдэг чи тэр залуу чи зонхой Ихшиглэн гэхдээ яг зүгээр баг юурэ байгаа юм шүү. Prime ихшиглэн баг одоогийн ихшиглэн нэг тийм амар өөрчлөгдөг юм шүү. Now I'm happy, just my bit dagish, don't go bad bitch, that was a habit. Chimney Gegner, chimney Natsman, chimney Buchim, chimney Handman, chimney Hot Bottles in Dagen, no sin over, you're in Dagen, if you're Sancho Toro, Chamaga Bottle, you're sort of now. Оо, brother штэ. Өгсөн нүрт юу гараа вэ? Өгснөө мухаарс. Bye brother штэ. Чигэн бас яг юм байгаа байдал харизм яг л хипхоп хүн штэ бас яа. Нэг юм итгэлт ойрхон хүн те. Аз ойрхон дээр айн шат те. Алхахаа юу алхах чи гадаа энэ алхаж байгаа хүмүүсийг хар гэж үгээд. Өнөөдөр ч гэсэн нартаа сайхан дулаах өдөр байна да. Өгсөн бохын баас тэр нартаа марта ямар амт. Ер нь энэ очиход энэ продюсерын одоо маань дууг сонсоод яах вэ? Чи өөрийнх нь нэрийг бодохгүй. Тэгэл та тэр эдийн спонсор авах гэж олж байгаа хэдэн мөнгө бүгдийг дуусгалаа шин. Тэгвэл алхаад явчих л та. Алхах? Юу алхах вэ? Чи эргэн тойрны хардаад байгаа ямар хүмүүс алхах чинь? Хэдүүлээ ингээ алхаа явж яхад наад бол чинь ёо хэдэн хипхоп чинь юу алхахлахаа явж байгаа зол бацаад ингээл хараа шин. Одоо энэ нэмэг харч. Энэ нэмээ бол яг тийм. Яаж чугаар зүрэнгүүрт ингээл төрөвчтэй мөнгө төргөө асалтанд авчуулаад айгүй бол алхаа явж идэл ханаад энэ тусвал яг тэр нөлөө гахааны ханаад маск хөдөлж авч чадахгүй үнэ нэмч. Тэгээ бас тэр юу л аарц март адууныхаа махны үнийг нэмээ айцсан зөвүүн ресторан одоо яаж амьдрах юм болчихно. Чи дандаа юмыг нэг хэтрүүлж нэмэх юм аа. Бас гоё юм шүү те. Нүргэн төвөрдөн юм бүгд наата цаантай хүмүүстэй цаантай би хатж чадсан гэхдээ чамдаа бол пан чамдаа магу хүмүүсийг өрдөө битгий хатаа. Юу вэ? Текила шууд нэг амсаж юм тамшаалж уугаад байгаа юм. Шууд л татсан штэ бро. Чамдаа магу хүмүүсийг өрдөө битгий хатаа би чиний татсан чиний минь буруу байсан ч надаа бол чиний биш постинг алдаа. Би хортмоо шиг орч нүгдэ тордогдож үзээ. Осолтош тампурч үзээ. Эцэн навгүцээ. Чи би тортурс маргу түг би түгс бишээ. Гэхдээ би хичээ нуучин харгээд хүчтэй. чи зонхой ортой итгэлтэй Дууныхаа контексттойгоо нийлж ийсэн юм биш үү? Дууныхаа утга агуулгатайгаа нийлээд текилаг болол одоо бүтнээр нь татаагүй байна. Тэгээ намайг уучлаарай. Амар эрт дүнэлтэн төрсөн уучлаарай. харсдаг үрдэг чи тэр залуу зонхой чи зонхой басухаад тэгээд дуу нийлэн итгэлтэй. Sorry ганц хармын чи хааш басан нэг чамайг олох тэр үеийн дуумен чамайг идэр хэлэх болон энэ дууны сонс Чи зохоо би зохоо тэгэхээр ойлаа нэлээд 200 чамтай гочирсан хойш би шийдсэн чамаас өрхинтэй суухгүй дурламтгай шалик зада байсан sorry би тэрийг нуухгүй одоо боларын одоо бодод хөвчээсэн чамгүй бодохгүй чим намга бэсэн exit тестер энэ хүртэл хамтай байсан merci хамтан дээр босго яг тэтрис чам руу гурван голын хэтрээртэй гэрэ чамага харгас сэтгэл сэргэн бүршин хийдэн цаг болжсэн чи сэрүү намаг эргэртэл нойр нэмзээ би ортмоо шиг орч нүгдэ тордогдож үзээ Осортлош тампурч үзээ эцэн навгүцээ чи би тортурс маргу түг би түгс бишээ гэхдээ би хичээ нуучин харгээд би хүчтэй чи зонхой ортой итгэлтэй харсдаг
Тэг тийм амар дотн мэдрэмж байгаа байхгүй тий яг ингээд энэ дуун өөрөө ингээд олон жилийн өмнө гэх юм уу та тий анх яг ингээд BX шиг ингээд 100% гээд гарч яхад яг энэ киноч гэсэн гарч ирсэн тий яг кинон гарч яхад тэр үе дээр нь ингээд яг энэ дуун амар хит болоод ингэжсэн тэнгуут одоо цаг үе дээр ингээд viral болж байгаа хамгийн том хипхоп артистуудын нэг болох одоо рэперүүдийн нэг болох Гинжин яг энэ хуучны энэ гоё дууг дахин амьлуулад хүмүүст ингээд дахин ингээд түгээж байгаа нь бол амар гоё зүйл байгаа байхгүй ностальжик тий жинхэнэ ностальжик байгаа байхгүй Тэр цаана чи зохой басухаад тэгээд өдөөний лэн итгэжтэй Sorry ганц хармын чи хаач байсан би чамайг офигсон Тэр үеийн дуумен чамайг намайг илэрхийлэх болон энэ дууг би сонс Чихэн хариг хайсан Аялалчин зогсохгүй хайр чи хаач байсан гэсэн чамайг Завал олох болно Итгэл мен дүрэн бас царай тусай Харстэйгүр надад хайртай хүн Олон боловч би тэр нэгэн Жинхэнэ эр хүнийг хүлээн Гоё shit Зуны 6 Homecoming 2026 оны 5 сарын 30. Зуны 6-гийн headliner Гинжин байх болно. Тэрийг ч яг хуу ерөөдөө мэдгцэл байсан л да. Гэтэ ингээд officially албан ёсоор та бүхэндээ зарлаж байна. 2026 оны 5 сарын 30-нд Гинжинтэй хамт Зуны 6 тийм ээ. BBF Double Boy Fresh 225 20 мянга Бразилийн өнгөтэй цамц өмссөн хөгжимтэй нөхрөлдөг цаг зүүсэн байна. Тэгээ Mantra in the Trap гэрээ алдартай буддын шивээс тач угсаа гаран дээр нь байдаг те. Тэгээд энэ бүкс те энэ одоо энэ сайхан бүкс нь одоо Travis Scott-ийн Astro World гэдгийг танаа авч хийсэн болов гэж харагдчихэ. Ер нь бол яг клипний утга яг юу болчих вэ? Яг бааранд орж исэн чи бартендер байж исэн. Тэгснэ гарах болоход нь цаана сууж исэн. Тэнгүүтээ ууха болоод тал татангуудаа хаяад гэртээ харихад нь цаана сууж исэн аа. Таксинд суусан чинь жолооч нь болоод хуучиндаа юу гэд мэддэг хүн болж байгаа. Тэгээд хүргэж өгөхөд таксинаасаа буугаад харсан чинь бол шинта байгаагүй. Тэгснэ яг дуусхын алд дээр ингээд 200% тэгээ 100% нэлээ 200% болсон. Тэгээд яг жинхэнэ хайрыг хааж исэн хайраа олоод гэртээ хурж ирээд зөндөө олон алдаа малдаа гаргаж явсан. Тэгээд амар их юм эргэлзээ юм юмыг туулаад ингээд жинхэнэ хайраа гэдгээ олж аваад гэртээ ирсэн. Тэгсэн чинь гадаа нэгээ тамхи татцсан зогсож байгаа. Энэ харин юу болчихоо. Энэ нэг л бас нэг юм барьж авах утгатай л юм байх шиг байна те. Тэрийг нь бол би толгой мотоо болохоор яг сайн ойлгож чадсангүй. Гэхдээ ерөөдөө бол дууны хувьд надад бол одоо санагдсан юмны хувьд бол нэг иймэрхүү байдалтай. Одоо задлж хэлэх юм бол нэг иймэрхүү л юм боллоо. Тэгээд реакшн маань таалагдсан байх гэж найдаж байна. Лайка дараарай. Subscribe дараарай гэдгээс. Тэгэхээр магадгүй энэ клипний ахын хэсэг яг ямар утга агуулсныг мэдж байгаа тайлж уншсан хүн байвал бас гоё сэтгэлдээ уулзаарай гэж хэлээ. Дараагийн бичлэгээр уулзлаа баяр та. Баяр.